Монгол улсын өнцөг болон бүрд амьдран сууж байгаа үе үеийн малын эмч мэрэгчлэнүүд та бүхэндээ Монгол улсын шинжлэх ухааны мал эмнэлгийн алба үүсгэн байгуулагдсан 100 жилийн баярын мэндийг хүргье. За би 1986 онд Дорнод аймгийн Хэрэлдэн сумын 2 дугаар 10 жилийн сургуулийг төгсөөд хөдөө аж ахуйн их сургуулийн малын их эмч ангид орж суралцсан. За 92 онд хөдөө аж ахуйн их сургуулийг төгсөж ирээд Дорнод аймагт ажиллаж агаад одоо Дорнод аймгийнхаа мал эмнэлгийн газрын лабораторид нянс судаг жимчээр бол ажил хөдөлмөрийнхээ гарааг эхэлж байсан. За намайг анх одоо мал эмнэлгийн газарт ажилд ороход Дондвийн тогооч гэдэг хүн одоо Дорнод аймгийн мал эмнэлгийн газрын даргаар бол ажиллаж байсан. За тэр үед одоо манай лабораторийн эрхлэгч бол одоо сумын эмч, одоо серологч эмч, мишнэ, бактериологийн лаборант, үзэгслэн эмч, нягтлан цэвэлмаа, за боловсон хүчний одоо хариуцсан эмч, пүрвэ эмч гэдэг ингээ олон сайхан ахмад уугийнхаа эмчнэрт бол ажиллаж би тухайн үед бол мэрэгжлийн гараагаа бол эхэлж тэднэрээр заалгаж эхэлж байлаа. За ингээд анх бол одоо нянс судлагч эмч болоход бол сумын эмч маань лабораторийн эрхлэгч байсан. За тухайн үед бол яг одоогийн шиг интернетэд гарын авлага байхгүй, бүхэл юмыг бол одоо бид нэр өмнө үеийн эмчнэрийн үлдээсэн гарын авлагыг хэрэгжилж байлаа. За тэр үед бол одоо бактериологийн лаборант одоо Даштундаг гэдэг хүний ингээд нэг бор дэвтэр дээр бичсэн одоо би арга зүг анх судалж, за Ширчин гэж одоо мундаг сайхан эмч байсан. Одоо техникумын багш эмч, серологч эмч, тэр эмчийн одоо заа сургасан зүйлээр үл анх лабораторийн нарийн мэрэгжлийн гараагаа эхэлж ажиллаж байлаа. За тухайн үед ажиллахдаа би бол одоо хамгийн залуу мэрэгчлэлтэн байлаа. За миний хамгийн анхны одоо мартагддаггүй нэг дурсамж бол би одоо анхны дуудлагыг бол Баян Түмэн сумын одоо суманд дуудлагыг явж илаа. Тэр үед бол Баян Түмэн сумын одоо тасгийн эрхлэгч эмчээр бол хоол амын инколд гэж одоо эмч маань ажиллаж исэн. За анхны дуудлагад яваад цусан халдвартаар хонь өгсөн гэдэг дуудлагад анх бол би явж одоо дээд зөвлөж ирж ялаа. Энэ бол одоо миний амьдралын түүхэнд бол хамгийн анх одоо нянс судлагч эмчийн гараагаа эхлээд хөдөө очиж би одоо анхны дээж авч исэн одоо үе учраас би энийг байнга дурсаж явдаг. За тухайн үед ажиллаж байхад бол би бас одоо миний лаборантаар бол одоо тогоочийн Чулуунбаатар гэж одоо бага эмч хүү байсан. За тэр хүүтэйгээ хоёулаа нийлээд бол бид тэр одоо тухайн үед чинь одоо лабораторийн туршилтын амтнууд бол цагаан болгон туулаа тэр байраа одоо амтныхаа байрыг хоёулаа нийлж бол анх засас хэлвжээлээ. За тэгээд тухайн үедээ бол одоо бас өдөр болгон бид ингээл шинжилгээ хийхдээ за одоо экспертиз бичин тэгээд ахмад эмч одоо ялангуяа лаборатори эрхлэх сумын эмчээсээ бас нийлэн их бас имээдэг. За тухайн үедээ хийсэн юм одоо яг ингээл хажууд нь суугаад шалгуулдаг, битсэн зүйлээ ингээл шалгуулдаг юм байж үлээ. За би 94-өөс 96 онд мал эмнэлгийн лабораторид одоо залуу мэрэгчлэлтэн нянс судагч эмчээр ажиллаж явах үед бас яг 96 онд бас манай Дорнодын зээрэнд маш их одоо өвчлөл гараад зээрний одоо балцруу өвчин бол онцлогдож ирсэн. За тэр үед бол одоо ер нь бол тухайн үед бол малын халдвар төвчнийг онцлохдоо бид нэр одоогийн шиг юм бэлэн тэжээл орчин байдгүй лээ, бүх хэмээг ихнээс нь хийдэг байсан. Тэр үед одоо ажилдаг ахмад эмч одоо сугар эмч манай аймагт ирж ажиллаад надад бас бактериологийн одоо шинжилгээ яг одоо манай мал эмнэлгийн лабораторийн төвшөнд онцлоход бол арга зүг одоо зааж сургаж өгж илаа. Би одоо тэр хүнээр бол заалгаж одоо бас тэр байжсандаа бол их баярлж байдаг. Бас Ширчин гэж одоо мундаг эмч байла. Манай сумын эмч маань сумын эмч лаборатори эрхлэгчээр ажилласан эмч маань одоо өнөөдөр Хэрэлдэн суманд одоо АЖХ-гээд хоёрын эслийн мал эмнэлгийг байгуулад бол ажиллаж байна. Мөн тэр үед бактериологийн лаборант байсан одоо үзэгслэн эмч маань бол одоо бас Баян Түмэн сумын Сачин овоо гэж мал эмнэлгийг байгуулад одоо олон жил өрөвдөлтөд сайхан ажиллаж байна. За энэ хүмүүсийнхээ л одоо энэ сайн эмчнэрийнхээ буйнаар би үдий зэрэгтэй ажиллаж байгаа гэж бас бодож явдаг. За тэгээ миний ажлын одоо гараа эхлээд би 1996 оны 9 сард би гэрүүлээд агаад би Орхон аймаг шилжиж ажилласан. За Орхон аймагт ажиллаад би Орхон аймгийн тухайн үед бол одоо мал эмнэлэг үржлийн одоо алба гэж байсан. Тэрэнд бол шинжлэх эмчээр ажилд орсон. За тэгээд 1999 онд Монгол улсад бол одоо мал эмнэлгийн одоо алба хувьчлагдаж хөдөө аж ахуйн газрын одоо бүтэн мал эмнэлгийн алба бий болж исэн. За тэр үед бол хувийн хвшлийн мал эмнэлгүүд бол 99 оны 4 сард байгуулагдаж байлаа. За тэгээд 99 онд бол би одоо 98 онд төрийн албаны шалгалт өгөөд Орхон аймгийн одоо мал эмнэлгийн албанд
анх бол Орхон аймаг чинь бас их Орхон аймаг, Говьсөнбөр, Дархан уул аймаг чинь бас их онцлогтой аймаг байсан. Тэр чинь баг хотын статустай. Тэр үед мал эмнэлэг хөгжлөгдөд яг төрийн одоо мал эмнэлгийн алба гэж байхгүй. Тийм учраас одоо Орхон аймгийн эсэг даргын одоо сахирамжаар 1999 оны 9 сард бол одоо аймгийн засаг даргын тамгын газрын бүтцэнд хөдөө аж ахуйн алба гэж бий болоод хөдөө аж ахуйн албаны дараагаар бол одоо Зеногийн Норсон гэдэг хүн за ерөнхий эмч буюу мал эмнэлгийн хяналтын байцаагчаар бол одоо миний бие ингээ ерөнхий агрономч гэсэн бүтцтэйгээр ингээд ажиллаа эхэлж байсан. За дараа нь бол одоо хөдөө аж ахуйн газар боллоо. Тэгээд тэр үед бол би мал эмнэлгийн албаны даргыг Орхон аймагт бол 99 оноос бол би 2002 оны 10 сар хүртэл хийж ажиллаж байлаа. За тэгээ Орхон аймагт бол одоо миний анхны бол одоо төрийн захиргааны ажлыг бол гараад энд эхэлсэн. Тэр анхны одоо төрийн захиргааны ажлыг заасан хүн бол манай хөдөө аж ахуйн албаны даргаас зоо техникч одоо Зеногийн Норсон гэдэг хүн байдаг юм аа. Одоо тэр одоо Норсон дарагтаа бас одоо баяр таларснаа бол энэ дэлгэцээр дамжиж бас хэлмээрээ Норсон дарагтаа бол би байнга одоо холбоотой харилцаатай ажиллаж амьдарч байна. За тэгээд бол би одоо тэндээ ажиллаж байгаад бол 2002 оны 10 сард Дорнод аймагт бол шижин сууршиж одоо төрсөн нутагтаа бол би ирсэн. Тэгэхэд бол одоо аймгийн засаг даргын бүтцэнд одоо мэргэжлийн хяналтын албанд бол мал эмнэлгийн хяналтын байцаагчаар ирж ажиллаад мал эмнэлгийн хяналтын байцаагчаар бол би одоо 16 жил ажилласан. За Монгол улсад бол мэргэжлийн хяналтын байгууллага үүсэн байгууллага 20 жил одоо оршин тогтноо би 16 жилд байцаагчаар ажиллаж байсан. Тэгээд одоо төр бол анх бол мал эмнэлгийг хувьчлаад хөдөө аж ахуйн газарт нэгтгэжсэн бол эргээд бол одоо хөгжлийн явцад олон улсын одоо экспертүүдийн олон удаагийн зөвлөгөө зааврын дагуу Монголын мал эмнэлгийн одоо газар алба бол одоо бие даасан бүтцтэй болсон. Тэр нь бол 2018 оны 6 сарын 22-нд засгийн газрын тогтоолоор бий болсон. За тэгээ би шатны дэвшиг зарчмаар бол одоо 18 оны 9 сарын 3-нд бол мал эмнэлгийн ерөнхий газрын даргын А14 дугаар тушаалаар бол би одоо энэ Дорнод аймгийн мал эмнэлгийн газар томилогдсон. Өнөөдрийн хүртэл бол ажиллаж байна. За энэ одоо миний одоо би яг одоо мэргэжлэр бол 29 жил ажиллаж байна. 29 жил ажиллах хугацаанд бол одоо хөдөө аж ахуйн их сургууль зааж сургаж ирсэн доктор, профессор, багш нар. За мөн одоо ажил амьдралын малын эмчийн гараагаа эхлэхэд зааж сургаж ирсэн малын гавьяа тамж одоо миний одоо халамжлан хүмүүжүүлсэн энэ Ахмад сайхан эмчнэр. За мөн одоо бас төр захиргааны байгууллагт би одоо хяналтын байгууллагт ажиллахад бол бас заа сургаж ирсэн төрийн захиргааны Ахмад зүтгэлтнүүд гээд ингээ олон хүмүүсийн одоо хүч дэмжлэг. За би бас одоо энэ мэрэгжилдээ бол одоо бас үнэнчээр одоо 29 жил хөдөлмөрлөх хугацаанд бол одоо яг мал эмнэлгийн салбарын бас хөгжин дэвшиж байгаа бас тодорхой үед тулгамжсан асуудлуудыг бол одоо бас түүхийн гэрч болж үлджээ. За тэгээ 99 онд мал эмнэлэг хөгжлөгснөөс хойш бүх 14 суманд бүх одоо мал эмнэлгүүд бол хувьчлагдсан. За энэ хувьчлагдсан мал эмнэлгийн дараагаар бол хувийн хвшлийн мал эмнэлгүүд анх байгуулагдчихсан. Тэр үед одоо хувийн хвшлийн мал эмнэлгүүд байгуулагдчих түүхэн цаг үед бол би мэргэжлийн хяналтын улсын байцаа мал эмнэлгийн байцаагчаар ажиллаж байсан. Тэр үед одоогийн шиг мал эмнэлгийн үйлчилгээний нэгж стандарт гэж байхгүй бид нэр тодорхой хэмжээний шалгуурууд гаргаад одоо ажлын байрны дүгнэлт гаргаад за тэгээд бид нэр бол одоо энэ мөр зэрэгсэн ажиллаж байхад тухайн үед бол 2002 онд бол 14 суманд хувьчлагдсан мал эмнэлэг шинээр үүсгэн байгуулагдсан 10 хэд нэг 20-20-од мал эмнэлгийн одоо үйлчилгээний нэгжүүд бол ажиллаж байжээ. За одоо энэ хүмүүс мал тухайн үед хамгийн одоо залуу байсан эмчнэр маань одоо яг дунд үеийн эмчнэр болоод ингээд ажиллаж байна. За мал эмнэлэг бол бие даасан бүтцтэй болоод ажиллаж явах нь одоо 5 жилийн хугацаанд бол манад бас агс дэвшлүүд их гарсан. Одоо бид нэр Монголын мал бол одоо үндэсний шавхтшгүй баялаг. За олон улсын хэмжээнд бол Монголын мал бол одоо маш одоо хэрэгцээтэй, чухал одоо чанартай ийм мах. Тэгвэл хамгийн гол асуудал бол өмнөх одоо жилүүдэд бид нар маха экспорт нэхэр малын гоцолтор түвшний асуудал байдаг. Үүнийг бол Дэлхийн мал эмтний эрүүл мэндийн байгууллага, олон улсын одоо худалдааны одоо гишүүн орнуудын төвшөнд бол одоо эрүүлээ гэдэг батлах тал дээр бол бид нэр бас одоо системийн янз бүрийн гажуулууд байсан. Үүнийгээ бол бид нэр 18 оноос эхлээд бол мал эмнэлгийн нэгдсэн систем бий болгоод мөрдөн мөшгөө тогтолцоо хэрэгжүүлээд мөн одоо Монгол улсын хэмжээнд бол бас 50 статусаа зарим өвчнөр зарлаад ингээд бас тодорхой хэмжээний амжилтанд хүрээд ажиллаж байна. За би одоо малын эмчээр 29 жил ажиллах хугацаанд бол одоо мал эмнэлгийн одоо лабораторийн бактериологч нэн судлагч эмчээс эхлээд одоо би газрын дарга хүртэл ажиллах хугацаанд бол одоо Орхон аймагт нэг удаагийн шүлхийн тохиолдолд Дорнод аймагт бол би одоо 8-10 удаагийн малын гоц халдвар шүлхий одоо мөн одоо ямааны цэцэг
гахаа авргийн мэлзэн одоо өхрийн аж туруу төвчин, гоц халдвар төвчнүүд, хил тамнаа халдвар төвчнүүдийн голомтонд бол орж ажиллаж, одоо аймаг сумын онцгой гомс мэрэгжлийн байгууллагууд, одоо мэрэгч нэгт малын эмчнэр тагуул мөр зэрэгцээ ажиллаж, одоо тодорхой хэмжээний туршлагыг бас хоригдлууд ажиллажээ. За энэ одоо ажиллах хугацаанд бол яг одоо бидний заа сургаж ирсэн Улсын мал эмнэлэг ариун цэргийн төвлөрийн лабораторийн ерөнхий эмч одоо Монгол Улсын малын гавьяа эдийн цэрнэн дурж эмч. За нансалмаа сэрологч гэдэг одоо олон сайхан хүмүүсийн одоо бас заа сургаснаар бид нэр ажиллаж одоо туршлага хоригдлуулжээ. Одоо би бол одоо яг дунд Ахмад үеийн баг эмчийн одоо тоонд мөр зэрэгцээтэл ажиллаж байна. За энэ хугацаанд бол яг одоо дунд үеийн малын эмчнэрийн төлөөллүүдээс одоо манай тухайн үед бол одоо дөнгөж сургуулаа төгсөж ирсэн эмчнэр маань одоо хувийн эрчлийн мал эмнэлэг байгуулад өчнө 10-аас 20 жил ажилласан туршлагатай болцсон байна. За манай одоо төр захиргааны төвшөнд бол яг бие даасан бүтцээр бол бид нар 5 жил ажиллагаад сумдын мал эмнэлгийн засгийн мэрэгчлэнүүд бол бас тодорхой хэмжээний туршлага хоригдлуулсан байна. Дорн аймаг бас нэг онцлогтой. Яг го тухайн үед бол мэрэгжлийн хяналтын газрын харьяанд бол мал эмнэлэг үржлийн тасгийн улсын байшрагчнууд ирэх болгодог байсан. Гэхдээ манай Дорн аймаг бас онцлогтой. 14 сумын одоо мал эмнэлгийн үржлийн хяналтын улсын байшрагч нарыг бол би бас мөр зэрэгцэн одоо тэднэртэйгээ бас 20 хэдэн жил ажиллажээ. Одоо надаас олон жил ажилласан 21 жил ажилласан Сэргэлэн сумын байцаагч Баян Түмэн сумын Сэргэлэн сумын байцаагч Инкбат Баян Түмэн сумын байцаагч одоо Болормаа нарын хүмүүс маань өнөөдөр одоо сумынхаа мал эмнэлгийн тасгийн дараагаар одоо ажиллаж байна. Миний нэг бодож явдаг юм байдгийг ер нь түүхийг одоо би Ахмад одоо залуу дунд үеийг холбох үүрэг нь миний үүрэг. Тийм учраас одоо үеийн дарга үеийн одоо Ахмад малын эмчнэрийнхээ одоо дурсамжийг мөнхлөх тэднэрийнхээ одоо туршлагыг одоо залуу үеийнхэнтэйг солилцож залуу үеийнтэй уулзуулах зэрэг ажлуудыг л одоо мал эмнэлгийн газраас үлэн шат дараалан зохион байгуулж байгаа. Бид нэр өнгөрсөн жил бол одоо мал эмнэлгийн газрын дараагаар ажиллаж байсан Ахмад эмч Дамжинжуу эмчийг бид нэр одоо бас ажил дээр дуудаж бас нэвтрүүлэг хийсэн байгаа. За энэ жилийн хувьд бол Монгол Улсын шинжлэх ухааны мал эмнэлэг үүсгэн байгуулагдсан 100 жилийн ой хугацаанд бид нэр 23 оны 1 сарын 1-ээс эхлээд бол одоо дурсамж нэвтрүүлгийг бол одоо сурал нэвтрүүлгийг бол хийж байгаа. За энэ нэвтрүүлгийг хийж байгаа зорилго бол Ахмад үеийн эмчнэрийн дурсамжийг мөнхлөх, залуу үе одоо тэдний туршлагыг бас суралцах. За цаашдаа одоо залуу үе маань юунд анхаарах вэ? Тэр үеийн нөхцөл байдал, одоогийн мал эмнэлгийн нөхцөл байдал гэж бас ямар ялгаатай байсан бэ гэдгийг ойлгуулах үүднээс мөн одоо бид нэр түүх, архив үлдээх гэдэг үүднээс бидний нэвтрүүлгийг л хийж байгаамаа. За энэ нэвтрүүлэгт бол манай 14 сумын 45 нэгжийн эмчнэр мөн одоо малын гавьяат одоо 2 эмч мөн мал эмнэлгийн газрын дараагаар ажиллаж исэн лабораторийн эрхлэгчээр ажиллаж исэн гэдэг үеийн Ахмад эмчнэр бид нэр орцуулсан байгаа. За ингээд одоо үеийн малын эмчнэр Ахмад буурлуу та бүхэндээ Монгол Улсын шинжлэх ухааны мал эмнэлэг үүсгэн байгуулагдсны 100 жилийн ойн баярын мэндийг хүргэж эрүүл энх саруу сайхан бүхнийг одоо хүсэн өрөөё.